Солонгосын казинод өрөнд орж барьцаалагчхад танхимын буудан дээр буруу харан уйлж хэвтдэг байсан мөнх хотыг хүрс хөрөвдөж Монгол хүний харь орны барьцаанд байлгаад яах вэ хэмээн мөнгө цуглуулан өрийг нь дарж Солонгосоос авч ирсэн гэдэг юм. Ор хорон ож хаяхгүй үр ширэнд баригдсан тэрбээр өдгөө тэрбумийн байрсаа машин тэрэгнүүдээр хайлгаж байгаа. За одоо хэдүүлээ тэгвэл нэг тооцоо хийж үзье. Олон нийтийн сүүлчээнд түүний эд хөрөнгийн жагсаалт $160 мянган үнэтэй бугуун цаг ганцаар тогтохгүй бүр цуглуулгатай юм гэдэг шүү. $180 мянган үнэтэй BMW i8 спорт загварын машин. Монгол орж ирэх үн хагас тэрбум төгрөг. Regency Residence дэх 1501 тоот байр 3 тэрбум төгрөг. 2018 оны Benz G-Class хагас тэрбум төгрөг. Кемер отхон дох 3 давхар тансаг хаус багаар отоход 3 тэрбум төгрөг. Edmond компани урд байрлах 11 давхар байрлагын талыг эзэмшдэг гэх ба түүнийг нь багаар отоход 30 орчим тэрбум төгрөг. Одоогоор илэрчгээд байгаа нь энэ хэд. Түүний ярьж байгаагаар бол банкнаас нэг хувийн хүүтэй $150 мянган зээлсэн гэж байгаа юм. Энд ч зүгээр өнгөлөн далд харгал да. Манусыг л чулуу өөлөх гээд байгаа юм тэр. За эдгээр үл хөдлөх хөрөнгөнүүдийг бодоод үзэхэд ойролцоогоор 37.4 тэрбум төгрөг болж байна. Өнөөдрийн ханшаар бодоод үзвэл бараг $15 сая. Нөгөө засаг чанд маань майнста авч өгсөн концессийн гэрээнээс унгаасан байх магадлалтай $16 сая нэмнэ. Тэрэн дангаараа 40 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Ингээд 77 тэрбум 400 сая төгрөг буюу 31 сая орчим доллар болж байна. Эдгээр жилийн өмнө Солонгосын казинод барьцаалагдаад уйлж хэвтсэн хүнхэд арай тасархай байдсан байна да. Та бүхэн манай Hard News пэйж дэх видео мэдээнүүдийг ухаад нэг үзээрэй. Энэ бүх баримтуудыг их сурвалжтай нийтэлсэн байгаа. Үргэлжлэлийг та бүхэн өөрсдөө бодоод олчих нь биз. Ер нь бол нүүрсний ковотоор маш их мөнгө хийсэн хүн гэж яригддаг юм. Энэ бүгд бол сүүлийн ганцхан сарын дотор илэрсэн тэр шүү дээ. 77 тэрбум төгрөг. Мөн их мөнгөө дахиад юм гарч ирэх байлгүй дээ цааш та.